байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр YouTube дээр өөрийн хэрэглэгчийн эрх үүсгэх талаар үзэж байна. За, юун түрүүнд YouTube.com гэсэн хаяг руугаа орох ёстой. За, өөрийн хэрэглэгчийн эрхтэй байж YouTube видео байршуулах болон MP3 файлыг хязгаарч авах боломжтой байдаг. За, ингийн тулд бүгдээрээ баруун дээд ууланд байх Sign In гэсэн хэсэг дээр турших ёстой. Тэгэхээр бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр бид нар зөвхөн Gmail хаяг хэрэгтэй. За, энэ хэсгээр өөрийн Gmail хаягаа бичээд Next гээд дараагаар нь өөрийнхөө Gmail хаягийн паспортыг хийгээд дахиад Next гээд дарахад за өөрийн YouTube бүртгэлтэй болж гинэ гэсэн. За, энэ нь яаж танд харагдах вэ гэхээр баруун дээд ууланд таны одоо энэ хөрөнгөний дотор таны дүрс одоо аккаунтын чинь зураг болон дээр нь товшгоор таны Gmail-ийн бүтэрсэн байдалтай харагдаж байна. За, ингээд дараагийн хичээлээр бүгдээрээ YouTube-ээс MP3 файлыг хэрхэн татж авах талаар үзсгэнэ.